Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. За үзэгчдээ үндэсний лотерей эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд Синийг телевиз дээр явж ихэлснийг та бүхэн анзаарсан байх гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногийн мэдээний өмнөх 10 минутанд явсан бол өнөөдрөөс эхлээд 6 цаг 00 минутаас өмнөхөн 10-аас 15 минутанд бид амжуулахаар. Ингээд танд аз өрөөй. Яг энд ард харагдаж байгаа 5 машины тусламжтайгаар бид өнөөдөр таны азыг одоо тодорхойлох 25 бөмбөлгийг хамтдаа гаргах болно. За эхний буюу 4D 3 дугаар зэргийн хонжирын машинаас 4 бөмбөлөг, дараагийнхаас нь 2 дугаар зэргийнхаас 4 бөмбөлөг, 1-р зэргийнхаас мөн 4 бөмбөлөг. За харин jackpot 50 саяын одоо энэхүү машинаас 6 бөмбөлгийг хамгийн сүүлд буюу 120 сая төгрөг хожих боломжтой 642 машинаас бид нэр 7 бөмбөлгийг гаргах юм а. За ингээд хамгийн ихний машиныг ажиллуулж эхлэе. Энэ бол 4D 3 дугаар зэргийн хонжирыг тодруулах байгаа. Хэрвээ та манай борлуулагч нараас хуудас аваад бөглөөд бооцоо тавьсан бол хэрвээ таны тэр 4 тоо энд өнөөдөр гараад ирдэг юм бол та бооцоогоо 500 дахин үржүүлж авна гэдгийг хэлэхэд тун таатай байна. Ингээд өнөөдрийн хамгийн ихний 4 бөмбөлөг ямар бөмбөлөг байх нь бүгд хамтаарай. За нийтдээ тгээс 9-ийн хооронд 40 бөмбөлөг байгаа. 40 бөмбөлөг байгаа. За энэ хүү 40 бөмбөлөг дотроос хамгийн ихнийх нь тоо юу байх нь бүгд хамт харъя. 3 гэсэн тоо байна. Хэрвээ та 3-ыг бөглсөн бол бас нэг жоох инээмсэг тодорцсон байгаа тий. Ингээ нүүрэнд нь гэрэл тодорцсон. За дараагийнх нь 2 дахь бөмбөлөг нь 2 дахь бөмбөлөг жоох удажиж гарч ийн шүү. За дараагийнх нь энэ бол 9 За 2 дахь бөмбөлөг ямар бөмбөлөг байхыг бүгд хамтдаа харъя. Манай машин жоохон чанга чимээтэй байдаг болохоор би бас яг машинаа ажиллаж байхад баг зэрэг чанга ярихгүй болчиход байгаа. Гэхдээ бас нэг олон юм ярмааргүй ч юм шиг санагдаад байгаа шүү. За дахиад хэд гараад ирвэ? Энд чинь сайн харагдахгүй болчихнэ надад. 3 шиг л харагдаад их аагүй байна уушлаараа. 398. За хамгийн сүүлийнх 398 тэгээд ямар нэгэн тоо байгаа. 10 цифрээс нэг нь гарч ирнэ шүү. Би бол 5 гэж тааж байна яг одоо. Би бас хаяа мэдээд байд. Ай 2-оор барсчихлаа 7. За 3987. Машин маань автоматар одоо ингэж зогсно. Хэрвээ та зогсоороо болцсон. За баярлалаа. 3987. Хэрвээ та яг энэхүү хуудсан дээр 3987 гээд тэгээд 500 төгрөгнөөс дээш бооцоо тавих юм шүү. Хэрвээ та яг таацсан байгаа бол энэхүү машинаас гарч ирсэн энэ 4 тооны ард байгаа таны бооцоо тань 500 дахин үржигдэнэ гэдгийг хэлэхэд тун таатай байна. За хэрвээ 3987-оос өөр тоо бөглөчөө та жоохон гарч ирсэнгүүдээ гэж бодож байгаа бол зүгээрээ танд 2 дахь боломж нь байгаа. Энэ бол 2 дугаар зэргийн хонживрыг бид одоо тоглуулах гэж байна. Энд бол тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. Мэдээж тгээс 4 гэх мэтчлэн 9-өөс 4 гээд бүх цифрүүдээс 4 байгаа. Нийтдээ 40 бөмбөлөг. Одоо энэ ажилуулах машины ард хэрвээ та бооцоо тавиад машины ард бишээ. Машинаас гарч ирэх тооны ард шүү. Бооцоо тавьсан бол хэрвээ 1000 төгрөг тавьсан бол 1000 дахин үржигдэнэ гэдэг чинь хэд болох юм бэ? 1000, 100 мянга болох юм уу? Зүг. Би тоондоо айгүй сая юм уу? Сая төгрөг. 4 тоо. Энэ хямралтай үед чинь 4 тоогоор ингээ сая төгрөг солихгүй зү. За ингээ ажиллуулъя. Олон ярилцлагаар ажиллууллаа. Хамгийн ихний бөмбөлгийг бүгд хамтдаа хүлээе. Хамгийн ихний бөмбөлөг 4 гэсэн цифр байна. За дараагийнх нь ахиад 4 гараад ирэх юм шүү. 2 дараагийнх нь бас гараад ирлээ. Энэ гарч ирж амжих нь уу эсвэл доош унчих нь уу? Нэг л байгаад байна да. Энэ хоолой дотрыг үзчих. 7 байна. 7. 4 сарын 27-ны өдөр төрсөн хүн байж бол
4 сарын 27 өдөр охинтой юм уу хүүтэй байсан байж бол 4 сарын 27-ны өдөр эсвэл танд ямар нэгэн тийм гоё зүйл тохиолдоод тэмдэглэж авсан байж болж байна. За 8. За 4 сарын 27-ны 8 цагт төрсөн бол гэж фантазилж болох юм байна те. Тэгэхээр нөгөө тоонууд маань бэлэг дэмбэрэлтэй тоож ялан таны амьдрал тохиолсон гоё үйл явдлын өдөр цаг нь тохиож байгаа байж болно. Эсвэл таны дуртай тоонуудч байж болно. За ингээд хэрвээ та 2 дугаар зэргийн хонжуурыг сая анхааралтай үзсэн бол 4 2 7 8 хэрвээ таны тоо таарсан бол танд баяр хүргэе 1000 төгрөг тавьсан бол та сая төгрөгтэй болох нь шүү. За эхний 2 машинд хоёуланг гараагүй бол энэ 4D зэргийн хонжуур их олон боломжийг олгоно. Юу гэдэг юм гэхээр ахаад таны бүгэлсэн 4 тоо гарч ирээг бол 3 дахь боломж 3 боломжтой. Энэхүү машинаас гарч ирсэн 4 тооны ард тавигдсан бооцоо танд хэлье. 2000 дахин үржигдэнэ гэдгийг. За ингээд 4D 1-р зэргийн хонжуурынхаа машиныг бүгд хамтдаа ажиллуулъя. Мөн л адилхан тгээс 9 хүртэлх 40 цифр байгаа. За хамгийн ихний цифр үндэсний лотерей шинийг телевизээр 1 дэх 3 дахь 5 дахь өдрийн 5 цаг 50 минутаас явна гэдгийг та бүхэн цээжлээд аваарай. За эхнийх нь 5. Эхнийх нь 5. Эхнийх нь 5. Дараагийнх нь 8. Дараагийнх нь 8. 8. Дараагийнх нь 8. 3 дахь тоон. 3 дахь тоон хараахан гарч ирээгүй байна. Гэхдээ дөгчийн 4 5 8 4 5 8 4 5 8 4. За манай нэвтрүүлэг үндэсний лотерейгоос шууд явж байгаа гэдгийг танд хэлэхэд тун таатай байна. 5 8 4 7 5 8 4 7 5 8 4 7. За ингээд 4-р 1-р зэргийн хонжууроос 5 8 4 7 гэсэн 4 цифр гарч ирлээ. За ингээд 4D 3-р зэрэг, 2-р зэрэг, 1-р зэргийн машинуудыг бүгдээрээ хамтдаа ажиллууллаа. За эндээс бол та бүхэн өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин 1000 дахин 2000 дахин нэмэх одоо үржүүлж авах боломжтой. За дараагийнх нь яг миний ард харагдж байгаа машин бол Jackpot 50 сая машин байгаа. За энэ машин дотор өмнөхөөсөө арай олон бөмбөлөг байгаа. Юу гэхээр тгээс 9-ийн хоорондох ингээд 6 игнэ 60 бөмбөлөг байгаа. Эндээс 6 тоо гарч ирнэ. За хамгийн өндөр шагнал нь 6 тоог яг дараалалаар нь хэрвээ та энэхүү хуудсыг аваад бүгэлсэн болвол 50 сая төгрөг. Дараагийнх нь хонжуурын та бүхэнд довчхон танилцуулчих. Эхнийх нь 5 буюу эхнийх нь 5 эсвэл арийнх нь 5 тоог яг дарааллын дагуу та таасан болвол сая 500 мянган төгрөг олчих юм шүү. За бусад шагналуудыг машинаа ажилуулчаад та бүхэндээ танилцуулъя. За ингээд 60 бөмбөлөг урагшаа. За хэрвээ та эхний 4-ийг нь таагаад арийнх нь 4 цифрийн таах юм бол энд харагдж байна уу? 150 мянган төгрөг олж байна. За эхнийх нь 3-ын сүүлийн 3-тай таах юм бол та 15 мянган төгрөг олж байна. За чамлахаар чангатга гэж үг байдаг да. 2 цифрийг яг дараалалаар нь таавал. Гэхдээ эхний 2, сүүлийн 2-ыг яг дарааллын дагуу та таах юм бол 1500 төгрөг олж ийн гэдгийг хэлэхэд тун таатай байна. За намайг ярьж байгаа хооронд 7 болон 1 гараад ирсэн байна. 7 болон 1. 8. Хүмүүсийг ярьдаг да их азтай хиймэртэй тоглоом гэж. Та энэ тоглоомоор тоглоод үзээрэй. Би хараахан нөгөө билет авч чадаагүй. Дараагийн 7 хоногоос эхлээд 0624 гэдэг тоогоор би тоглох гээд байгаа. Тэг 624. Яг нэгээр энэ бол миний төрсөн өдөр багтаа. За намайг төрсөн өдрөө ярьж байгаа хооронд 7 1 8 9. Биш 6 шуучлаараа. Энэ доороо дураастай 6. За дараагийнх нь жинхнээс 9 гарч ирж байна. 9 7 1 8 6 9. Дандаа өндөр тоонууд гарч ирж байгааг анзаарч байгаа. Нэгийг үл тооцох юм бол за энд 6. За ингээд 6 том нь гараад ирлээ. Хэрвээ та яг энэ хуудсыг борлуулагч нараас аваад бөглөөд яг энэхүү 6 тоог таацсан бол би танд атаархаж өглөө.
та 50 сая төгрөгтэй болчихлоо шүү дээ. 6хан тоо дараалалаар нь таагаад гэхдээ нэг бодлын амархан юм шиг мөртлөө 6 тоог зургуулan гэн дараалалаар нь таана гэдэг бол асал яндаатай тэр нөгөө Land Cruiser хожихоос илүү яндаатай л байж таарна да тий. Land Cruiser ч хэдтэй байд юм бэ. Манай яг энэ студид шууд студид манай нөгөө яг нэвтрүүлгийн багийнхан дээрэс нь хөндлөнгийн хяналтынхан байгаа шүү. Тэгээ байгаагаа бүгдөө мэдрүүлээд нэг алга ташчих. Энэ алга ташилт бол танд зориулж байгаа шүү. За ингээ бүгдөө хамтдаа хамгийн сүүлийн машин Jackpot 120 сая төгрөг очих машиныг ажиллуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй явж байна. Яг гэвэл өнөөдөр биднэрт 15 минут байгаа. За ингээд 1-ээс 42 хүртэлх цифрыг агуулсан 42 бөмбөлөг энд байгаа. Мэдээж машиндаа орно. Мэдээж нөгөө үлээх зарчмаараа. Энэ бол ерөөсөө үлээж ягаад нь новайн гэж бодохын хэрэггүй шүү. Тийм сонин Монгол сэтгүүгээр бити одоороо. Энэ ерөөсөө барууны олон оронд болцсон амжилттай явцсан лотерей учраас тиймэрхүү хардлага сэрдлэг байх хэрэггүй. Яагаад гэхээр бас дээрэс нь манай нэвтрүүлэг шууд явж байгаа гэдгийг танд хэлэхэд тун таатай байна. За ингээд энд 7 бөмбөлөг гарч ирдэ шүү. 7 бөмбөлөг. 7 дахь бөмбөлөг нь бонус бөмбөлөг. Хэрвээ та 6 тоо бүглөөд яг эндээс 6 тоо бүглөөд 5 тоог дараалалаар нь таах юм бол хэдэн төгрөг хожих вэ гэвэл байна шүү дээ. Дараалалаар нь биш ээ. 5 тоог нь таах ёстой. 12 сая төгрөг хожно. Бонустайгаа нийлээд гэдэг ингэх юм бол бас их учиртай жанцантай юм байгаа шүү. Та манай салбаруудаар очих юм бол 120 сая төгрөгийг яаж хожих талаар мэдээлэл өгөх болно. Эхний 6 цифрыг зургуулынгийн та таах юм бол 120 сая төгрөг хожно. За ингээд үг олдож өхөр болтлоо гэж хэдэн минуттай байна? 3 минут. За 3 минутанд дамжуулнаа. Стоп. 42 бөмбөлөг урагшаа. За хамгийн ихнийх нь. Гадаадын олон оронд болт юм байлээ. Тэгээд яг энэ лотерейгоор хожоод 250 сая, 250 мянган доллар энэ төр хожиж ирсэн тийм мэдээнүүдийг би хад сонсч байсан. За эхнийх нь энэ чинь 6. За 39 ороод ирсэн байгаа. 39 ихэд ороо гарчваа. 39 дараагийнх нь 3 дахь цифр 7. Хэрвээ та яг энэ 3-ын дараалалаар нь таацсан байгаа бол биш 3 бөмбөлгийг таацсан байгаа бол 4 дахь бөмбөлөг 1 гэсэн бөмбөлөг байна. Хэрвээ та яг энэ 4-ийг таацсан байгаа бол одоо 20 мянган төгрөгийн хадстан болцсон байгаа юм байна. Яг энэ 4-ийг таацсан байгаа шүү. За 5 дахь нь 10. Яг энэ 5-ыг 5-ын та хэрвээ одоо яг таацсан 6 дахь 7 дахь бөмбөлгөө хүлээж байгаа бол та аль хэдийн 900 мянган төгрөг олжсон байгаа хэлэхэд том баяртай байна. За хамгийн сүүлийн бөмбөлөг хамгийн сүүлийн биш 120 сая төгрөг олж хамгийн сүүлийн бөмбөлөг шүү. За яг энэ 6-аг зургуулынгийн та яг одоо таацсан байгаа 120 сая төгрөгийн хадстан болсон. За одоо 7 дахь бөмбөлөг энэ бол бонус бөмбөлөг. За бонус бөмбөлөг маань 32 байна. Бонус бөмбөлөг 32. За ингээд 7 бөмбөлөг гараад ирж байгаа юм да. Ингээд 25 бөмбөлөг 15 минутанд гарч ирээл хэрвээ 120 сая 50 сая за магадгүй тэнд ингээд 2000-аар үржүүлээд таарсан болвол үн сайхнаа. Гэтэ мэдгүй тоо яаж таарсныг бид нар ерөөсөө тааж мэдэхгүй. Тэгэхээр манай та өөрийнхөө тасалбарыг ерөөсөө хайж болохгүй, бусдад дамжуулж болохгүй гэдгийг хэлэхэд тун таатай байна. Ингээд өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлж чинь цагт болж байна. 1 минут дутуу байна уу? Давцсан явж гинэ үү? 59. За нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөе. Үндэсний лотерейг С1 телевизээр 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийн 5 цаг за 50 45 эсвэл бид нар заримдаа 50-д ч эхэлж магадгүй. Ер 45 юм уу 50-д л эхэлнэ шүү. Өнөөдөр бид нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд 45-аас эхэлсэн байгаа. Ер нь бол цаг нь 5 цаг 50 минут шүү. Давталтыг нь маргааш өглөө хүлээн авч үзээрэй. Баяртай.